Ер нь гишүүдийн хэлж байгаатай санал нэг байна. Тэр тусмаа улаан гишүүн бол энэ оюутлоготой холбоотой асуудлаар олон жил энэгээр дагнж судалж энэ дээр ажиллаж байгаа. Тэр энэ хүн мэдээж энэ талаар бол бодит мэдээлэлтэй байгаа. Оюут толгой бол уг нь тэр газрын дорох баялагч нь ард түмний өмч, Монголын өмч, төрийн өмч. Ард түмний өмчийг тэр дор байгаа баялагийг тэд нар авъя л гэсэн шүү дээ. Гэтэл тэр дор байгаа баялагийг бид нар гай болоогүй шүү дээ. Биднэрт бол тэрийг авахын тулд бид нар 34% нь ноогдох хөрөнгө оруулалт хийхээр ийм гэрээнд тусахад нь л өнөөдөр их алдаатай юм болчиход байгаа байхгүй. Гэхдээ тэрэн дээр байгаа юмыг авъя л гэсэн болохоор тэр татваруудаа өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээл төлдөг татваруудаа төлөөд тэрэнд харин ч тэгж ярих юм бол өшөө илүү одоо Монгол улс авах юмудаа аваад тэгж өгөх ёстой байсан шүү дээ. Тэгэд одоо яаж байгаа вэ гэхээр оюутлогоос яг жилдээ нэг 400-аас 500 тэрбум татвар орж ирж байгаа баг. Гэтэл үнэн чанартай бодит байдал дээр 34% ноогдох нөгөө манай хөрөнгө оруулалтаар тооцож байгаа зээлийн хүн тэрнээсээ хэд дахин даваагаар авчиж байгаа шүү дээ. Зүгээр л Евенгийн тал нь энэ тал нь энэ гэдэг шиг л юм хийж байгаа шүү дээ. Бодит байдал дээр. Энийг жирийн ард гэж гисэн одоо ойлгоод бухимдаад байгаа. Тэгэхээр ер нь бол энэ төрийн өндөр эрх мэдэл албан тушаалын нөмөр нөөлөгдөр олон жил явцсан энэ хүмүүс бол үнэхээр жирийн иргэдийн амьдралыг ойлгодгүй юм байна. Гэхдээ татвар бол энэ Монголын ард түмний Монгол улсын төсвийн орлого, Монголын ард түмний одоо ажил үйлчлэгээ бүх юмнаас орж ирж байгаа орлогоос бүрдэж байгаа шүү дээ. Тэрийг үрж авахаал мэдэх болохоос биш яаж эднээс зөөлөн хандах вэ гэдэг нь ерөөсөө алга. Ярихдаа бол ард иргэдийн нөгөө юу гэж хэлдэг вүлээ? Чихэн дээр нь жицэг ургуулахаар ярьж амлчаад яг бодит байдал дээр яаж иргэдийн карманаас тойроо аргаар татвар хураамж авах уу гэдгийг л сэтгэж бодож хэрэгжүүлж явах юм аа. Одоо энэ 22-ын 1-ийг харал та. Зүгээр л 1%-аар татвар аавна үз. Тэгэхэд чинь авчаад дараа нь 90% нь буцааж өгөх юмаа гэдэг ингээл зүгээр л ингэж байгаа юм. Энд чинь үнэн чанартай манай төрийн албан хаагчдын тэр хүнд суртал ямар байдаг вүлээ? Дахиад авилгал хээл гахуудыг цэцгэлүүлэх гэсэн арга л байна шүү дээ. Зүгээр 1%-аар татвар авчаад байж юм. 90% авах гэж хөөх юм нөгөөдөл чинь тэр энэ хідэн төрийн албан хаагчдыг царайчсаар байгаад үүлээ үзнэ шүү дээ. Тэрнээс эс юм болно. Гэхдээ одоо бодит байдал дээр яадаг вүлээ дээ? Тендер байлаа гэхэд яг үн чанартай бодитоор үнээр явж байгаа тендерийнхаа ажлыг хэрэгжүүлээд явж байгаа аж ахуйн нэгжийг болохоор санхүүжилтийг өгөхгүй. Гэтэл гахуул авсан нэгийгээ болохоор ажил нь 30%-тай байхад санхүүжилтийг 90%-тай олгочдөг. Гэхдээ манай төрийн албаагт бодит байдлаар ийм байгаа шүү дээ. Тэгэхээр зөв өнөөдөр энэ 22-ийн 1 гэж нэг гээл тэгэл энэ 14-ийн 3, 14-ийн 1 гэд эндээс чи үнэхээр харагдаж байна өө. Тийм учраас энэ хуулийг бол одоо сая улаан гишүүний хэлж байгаагаар, Гамболд гишүүний хэлж байгаагаар энэ оюун толгойтой холбогдсон энэ шалгалтыг, ажлын хэсгийн шалгалтыг хийж дүгнэлт гарсны дараа тэндээс тэр гарцуудаа харж иж болёо. Өөрөөр хэлбэл оюун За бэлэгдэх шүнд 1 минут. Оюутлоготой хийсэн гэрээгээр гэрэн дээр байгаа татвартай холбоотой 30-м заалтын 10% заалт нь энд хөнгөлөгдөхөөр ороод ирсэн байна тойроо аргаар гэж байгаа байхгүй. Улаан гишүүн мэдж байгаа. Би бол улаан гишүүнд итгэж байна. Тийм учраас энэ хуулийг дэмжиж болохгүй. Дараад нь одоо болдгийм байгаа. Энэ нэг тийм аж ахуй нэгжид дамаа жижиг аж ахуй нэгжид хэрэгтэй ч юм алга энд. Тэднэрт нэг одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? 12-ийн 1 дээр барааг нь ачуулсан бол тэгэл тэндээс нь татвар авах орлогыг аавна гин. Гэрээ хилцэл хийцсэн бол тэндээ нь татвар авах орлогыг аавна гин. Гэхдээ ийм л байдлаар өшөө хөндрүүлсэн юмнууд л явж шít. Тийм учраас энэ аж ахуй нэгжийн орлогын албан татврын энэ шинжилсэн хариулгыг хилцэх хэсгийг дэмжмээргүй байна.
За гишүүд